За 2026 оны 6 сарын 7-нд гүзээлцэг нь ингээд шар цэцэг гараад тэгээд цэцэг нь унаад тэгээд энэ дороосоо ингээд гүзээлцэг нь гарч ирэндээхөө харагдчихэв нэ. Ингээд гүзээлцэг нь цэцэг нь унахаар цэцгнийхээ голоос ингээд гараад ирнэ. Ингээд энэ рүү гүзээлцэгнүүдээ хийж өгсөн. Гүзээлцэгнтэйгээ цуг би хараа. Лойл хийсэн чинь лойл гүзээлцэгэн хоёрыг цуг тардггүй гинэ. Энэ хоёр сайн хөрш биш гэж байна шүү. Тийм учраас лойл бас нэг тийм сайн урахгүй байна. Гүзээлцэгэн рүү хийсэн лойл иймэрхүү янзтай байж байна. Гэхдээ арай ургахгүй байгаа болохоос ургахтаа л байгаа болохоос бүрэн шорпогоо томчихгүй л байж лээ л та. За гүзээлцэг нэг иймэрхүү ургаж байна. Олон наст ингээд гадаа ургана. Хаваад өөр ингээд сахургаад итг юм сайхан гүзээлцэг нь. За та бүхний минь сансан бүхэн сэтгэлчлэн мэдэх болтугай ургацсан нарийн байгаарэ 2026 онд. За түр баяртай.